Яг одоо юу хийж чадах вэ? Өртсөн сэргийлэхэд юу хийж чадах вэ? Хүүхдүүдийн дархлааг бид яаж сайжруулах болох вэ гэдэг дээр ярих гэдэг. За вакцин дээр газ яриад өнгөрчөө тийм ээ. Вакцин бол яг 9-10 сард манай хүүхдүүд хийлгсэн, хүмүүсийн хийлгсэн, зарим нөхөр амжаагүй боломжгүй хүмүүс зөндөө байсан баг тэрийг ойлгож байгаа. Тэгвэл вакцин бүрэн бас хамгаалахгүй. Зарим хүүхдийг хамгаалсан, зарим хүүхдийг хамгаалахгүй. Угаас дархлаа муутай жилд олон дахин өвддөг хүүхдийг тийм ээ. За тэгээ бүх томуу, бүх вирусыг тэр вакцин бас ингээд хамарч чадахгүй. Гэхдээ нэмэртэй шүү. Ирэх жил аль болохоор вакцина хийлгэхийг бодорой. Тэр тусмаа эрсдэлтэй хүүхдүүд, хүнд өвддөг хүүхдүүд тийм ээ. Хэмжээгээр антибиотик хэрэглэдэг, эмнэлэг твтгээс аргагүй болдог. Энэ хүүхдүүд маань вакцин ялангуяа хийлгэжээвэл нэмэр болох магадлал өндөр юм аа. Тэрнээс вакцин бүрэн хамгаалдаг юм аа. Вакцин нийтээр нь тусахгүй байх, олон нийтийг хамрахгүй байх, тархалтыг удаашруулах, туссан хүн нь харьцангуй хөнгөн тусах боломжийг илүү олгож өгдөг юм аа. Ялангуяа жил болгон өөрчлөгдөг бактери, вирус, ялангуяа вирусын гаралтай ханиадууд чинь тийм ээ байнгын өөрчлөгдөж мутацид ордог. Энийг бүрэн хамгаална. Тэр доор нь ингээд өрчлөн 100% сэргийлэх боломж одоогоор байхгүй. За шууд эхлэе заяа. Нэгдүгээр за анги танхим тийм ээ. Одоо энэ хичээл сургууль за энэ утаанаас гадна хичээл сургууль шууд нөлөөлж байгаа заяа. Энэ анги танхимыг аваад үз. 40, 50, 60 хүүхэд биш та агааргүй орчин бохир заваан тийм ээ өвөл яаж шавхаа мавхаа одоо ингээд хог шороо тийм ээ бактери вирустай холдоод битгүү орчинд 50-60 шопрод болон сууж байгаа. Энэ бол амар сөрөг нөлөөтэй. За энэс сэргийлэхэд бол хэцүү гэхдээ биш та аль болохоор агаар салхи оруулж өгөөрэй багш нараа. Өрөөгөө биш тэ бактери устгагч тийм ээ улаан гэрлэр байна уу, ариутгдаг бодис байна уу, өдөр болго яаж игээд цэвэрлэгээ хийх бодороо тийм ээ. Гол нь агаар сэлгэх шүү. Агаар ерөөсөө. Агаарын чанар, агаар бөхчөм тийм ээ, агаарт бактери вирус ингээд олон хүн амьсгалаад чийгтэй болоод, шавхаатай болоод, бохир заван болоод чийг өсөөд эхлэнгүүт хамгийн их бактери үрчин вирус маш амархан дарахна. Тэгээ нэг ширээн дээр ингээд наалдаад бараг хацраа нийлүүл сууж байгаа 3 хүүхдүүд ямар нэгэн бактери вирус авах нь бол тодорхой. За одоо энэ дүүрч тийм ээ. Энэ дээр арга хэмжээ авах хичээгээрээ. Гэхдээ одоо баталгаатай арга байхгүй. За дараагийнх нь хоол хүнс мэдээж тийм. За хоол хүнсээс гадна шулуухан нөгөө D3 витамин нэмэлтүүдийг нь хэлээд өгч. За одоо яриад энэ 400, 800 багдаад байна, ихтэйд ингэ яриад байгаа. Энд дээр шулуух хэлчихэ. Манай хүүхэд манай шамнырын хүүхдүүд D3 за хэлж ланолин D3 гэж байгаа. Тийм үү. Holy Health Classifier буюу D2 биш D3 зэ. Ургамлын гаралтай биш шүү. Чанартай сайн юм хэрэгэл эсвэл битгий хэрэгэл зүгээр хор болно. За 2 ор нэмэр байхгүй. Тэгэхээр яг нь амьтны гаралтай буюу хоньны арьсаас гаргаж авдаг энэ ланолин төрөл гэдэг. Ланолин гэдэг нь хоньны арьсаас гаргаж авдаг. Арьсан дээр бий болж байгаа D-ийн тийм одоо прекурсор гэдэг тэр витаминийг гаргаж авдаг. За тэрийг хэрэглэх нэ. За тэгээд хүүхэд 2-оос дээш насных бол штэ тийм ээ. Галтаа томорчсон бол 5,000-аас дээш хэрэглэнэ. Өвдсөн үед нь шүү. Ингийн үед бол яг нэг 2,000-аас 5,000. Гэхдээ ер нь байнга 5,000 уухвал өвлийн цагаар ерөөсөө ихэхгүй заяа. Хүүхдүүд, томчууд бол 10,000-аас 20,000 тэр ойроор өвдөд идэг. Ялангуяа ханаа томуу хүрсэн өвдсөн дархлаа дэмжих хэрэгтэй үед нь хүүхдүүд 5-аас 10,000 юу гэх одоо өсвөр насныхан бол 10,000-аар яг өвдсөн үед ууж болох нэ. Томчууд бол 20,000-аар уухад буруутах юм байхгүй. Окей. За тэгээд зүгээр D3 биш. K2 буюу MK7 гэж байгаа. Imcanol 7 буюу all trans imcanol 7 гэж байгаа тийм ээ. K2 бол өөрөө D3-ыг хамгийн сайн шингээдэг цуснд эргэлдүүлээд цааш нь ясанд эд эсэнд шингээж өгдөг хамгийн чухал витамин байгаамаа. Хоёулаа тосон суурьтай витамин. Тэгэхээр яг нь D3 K2 давхар штэ хавсруулаад аль болохоор хүүхдэд ч байлгүй. Зинк, магнезиум, витамин С энэ гурвыг аль болохоор цэвэр органик хувилбараар нь өгч чадвал илүү үр дүн хүрнэ. Яг л кофакторууд гэдэг болов. Кофакторууд нь юу вэ гэхээр яг л бид нар бүхэл хүнснээсээ шимт хижээлээ яг цогцоор нь авдаг тийм ээ. Мультифасет энэ чинь мультифакторууд явж байгаа тийм ээ. Өөрөлдвөл нэг витамин, нөгөө минерал тийм ээ. Нэг витамин, минерал цаана нь юу гэдэг вэ? Олон төрлийн энзимүүд хоорондоо нийлж ажиллаж ээж бүрэн шингэц илүү бодтой шингэлт илүү үр дүнтэй бидний эдис тийм ээ. Үе мөч одоо ингэж нэвтэрч ордог байх нэ. Тэгэхээр ходоод нь ч гэсэн шингээхтэй адилхан. Тэгээд усан суурьтай, тосон суурьтай гэдэг хамаа. Хүүхдэд ялангуяа дархлаа дэмжигч бол тосон суурьтай витаминуудыг маш сайн өгөх ёстой. Тосон суурьтай нь нөгөө ADE K2 орчиж байгаа. Тэр тусмаа D3 K2 орж байгаа шүү. За тэгээд D3 K дахиад D3 K2
зинк, магнезиум, витамин С одоо аскорбины хүчилж байж болжлоо. Эдгээр ерөнхийдөө зинк, витамин С бол ходоодыг дэмждэг, ходоодыг хүчилжүүлдэг, ходоодыг ариутгадаг, цэвэрлэдэг, тийм ээ, илүү хүчлийг нэмэгдүүлдэг. Угаасаа ходоодоор дамжиж бактери, вирус хамгийн их, тийм ээ, амархан тархана. Өөрөлдож оппортунистик гэсэн үг байхгүй юу? Хүүхдээ ч дархлаа унлаа. Угаасаа л ингээл орчны хор, хөрсний хор, усны хор, тийм ээ, ялангуяа энэ утаа, заваа, тийм ээ, тэгээд хөдөлгөөний дутагдлал ингээ маш олон фактор, кофактор нийлж байгаа хүүхдүүд, томчууд, тийм ээ, ингээд угаасаа бидний арьсан дээр орчинд ингээд олон бүр хідэн, тийм ээ, сая тэрбум төрлийн, тийм ээ, бактери, вирусууд угаасаа л байж байгаа. А эдгээр яах нь бидний дархлаа унлаа, ядарлаа, тийм ээ, болохоо байлаа, нойр муудлаа, гүгэд орчин, тийм ээ. Орчин буюу одоо ит хүчин гэсэн. Ит хүчээд чиний дархлаа тэрний эсрэг хангалттай уурдаг ажиллаж чадахгүй, хүчин сэргийлж чадахгүй байна л гэсэн. За өргөжлүүлээ. Саяны витамины ойлголтууд бол ойлгосон баг та. Өгч байгаа бол чанартай яг кофакторуудыг хангаад цогцоор нь өгөх нэ. За мэдээж тодорхойлъя. Тосон суурьтай витаминууд өгж байгаа учраас заавал хоол хүнстэй хэрэглэнэ. Хаал хүнс байхгүй бол тосон витаминууд эсвэл өөх тостой хамт өгнө. Өөх тос яг ихэнхдээ юу адаг л та нөгөө за болвол тэ MCT ойл ч юм уу, шар тос ч юм уу, зүтгэхийн тос хамаагүй тий халбах тос өгч тийм ээ. Уул нь хоолтой өгвөл хамгийн сайн. Гэхдээ боломж нь байхгүй гэж болно шүү дээ тийм ээ. Өөх тос тийм ээ. Тосон хүчлүүд тий хамт тийм ээ цөсөөр дамжиж, элэг цөсөөр дамжиж энэ тосон суурьтай хамгийн чухал дархлаа дэмждэг одоо D3, K2 тийм ээ. Энэ витаминууд задардаг, шингэдэг байх нэ. Хүний биед одоо үйлчлэгийг үзүүлдэг байх нэ. За өргөжлүүлье. За тэгээд хоёрдугаарт хамгийн чухал юм нь нойр. Хүүхдийн нойр шиг чухал юм байхгүй. Суралцахад нойр чухал, оюун санаа тийм ээ эрүүл байхад нойр чухал, дархлаа сайжрахад, дархлаа хийвээ үйлчлэгээ явахад нойр чухал тийм ээ. Өвчин зовлонтойгоо тэмцэхэд тийм ээ бактери вирустэй тэмцэхэд дархлаа тийм ээ эсрэг биетүүд үйлдвэрлэж хүний нөгөө халуураа дархлаа ажиллаад эсрэг биетүүдээс энэ бүх процессын танаа дархлааны цог систем ажиллаж байгаа тийм ээ. Тийм ээ. Энэ систем сайн ажиллахын тулд хүний бие харьцангуй эрүүл байх хэрэгтэй. Харьцангуй эрүүл буюу үүний цан тийм ээ. Одоо нэг хүний нөгөө идэрх горим, амрах горим гэж. Идэрх гэдэг нөгөө хүн амарч явах үедээ тийм ээ бид нар турдаг, эрүүлчдэг, тийм ээ эдээсээ сэлэгдэг, толгой тарих амардаг, сэрэгдэг. Бүх сэргэх амрах процесс шөнийн цагаар голчлон явагддаг. Ялангуяа гүн нойронд тийм ээ рэм бас ордог, рапидамин. Энэ гүн нойронд илүү явагддаг. Тэгэхээр хүүхдүүдэд яаж игээд оройн 9 цаг гэхэд оронд нь оруулчих. Бүр яаж игээд. Тэгээд бай 10 гэхэд л унтцсан бай. Тийм ээ. Ялангуяа өвчин идэгдэл энийг ингээл тавтаад. Тийм ээ. Өөрчлөлт сэргийлэл бүр сайн. Тийм ээ. Нойр, хоол, сайн нэмэлтүүд тийм ээ. Эсвэл сайн хөвшил гэсэн үг шүү дээ. За өргөжлүүлье. За тэгээ хэлж байгаа. Хүүхдийн наснаас хамаарат тийм ээ. 16 нас хүүхдүүд бол 9-өөс 12 цаг бүтэн нойр авах хэрэгтэй. Энд амар хэцүү байхгүй юу? Монгол шиг энэ хэцүү лалын орчин тийм ээ. Тэгэхээр хэлээд байгаа нь 9 цаг гэхэд 10 цаг гэхэд унтуулаад өгөөч гэдэг юм учиртай. За цааш нь өргөжлүүлье. За хоолн дээр бүр маш их анхаарна. За бүр антибиотик үнэхээр эмнэлэг твтэй хүндрээд хатгаа болчихоогүй л шүү дээ. Эмнээс илүү хоол хүнс нэмэлт нойрон дээр л анхаарна. Юусе гам байхгүй. Гам дээр л анхаарна. Хамгийн чухал юм. Идгэх юм. Тэгэхээр яах нь хоолн дээр ялангуяа энэ бүр эмнэлгээр бүр ингээд бүр кашмар аим шиг бүр ингээд алгадаад тавьчихмаар бүр цохоод оргоч. Хүүхэдтэй биш үү? Бэлэн чихэр жимс сахартай юу ч өгөхгүй. Ойлгож байна. Бүрэн зогсоох хэрэгтэй. Эмнэлэг твч байгаа том хүн хүүхэд байтугай том хүн биш үү те? Чихэр шоколад барьж очно гэдэг үг зүгээр хорлож байгаа байхгүй юу? Тэр үчиг сайхандаа юм уу эрүүлдэ очиод эмнэлэг твтэйгүй шүү дээ. Ойлгож байна уу? Бие организм хямраа, дархлаа нуунаад тийм ээ. Сэтгэл зүй бие организм хямарсан учраас асуудалд орсон учраас бие организм бодис солилцоо зөв явуулж чадахгүй өвчнөдөө тэмцэж яхад нь аваачаад хороо үүддэг. Хүүхдүүдийн хамгийн хэмжээлт тэр жижигхэн биеинд тийм ээ одоо нэг юм ганц шоколад ч юм уу те одоо нэг бүгдээр адилхан заяа бэлэн бүхэл бүгд адилхан. Ихэнх нь 50-аас дээш хүн зүгээр сахар, фруктоз тийм ээ одоо sugar тийм ээ high corn syrup юу гэдгийг. Тэгээд бөө нэмэлт хорнууд, ийнүүд, нөөшлөгчүүд тийм ээ хүний ходоодыг алж байгаа шүү дээ хүүхдийг. Тэгээд дээрэс нь яадаг муу тоснууд, үрийн тоснууд, индустриал тоснууд тийм ээ. Тэр тэгэл амталж болох, өнгө оруулж болох тэгэл бүхэл нөх шиг хэрэгжилж байгаа шүү дээ.
хямдхан ялангуяа нууж байгаа. Чихэр жимс энэ жимс ч адилхан. За хүүхдэд адилхан сахар болчих. За яг жимс нь арай дээрээ. Гэхдээ жуус битгий өөр гуйж жуус битгий. Тэр чинь ундаа өгч байгаас ямар ч ялгаа байхгүй. Нөл сахар, фруктоз, глюкоз л өгч байгаа. Окей. За айгуу дахиад тодорхойлъё. Имлэг твцсэн хүүхдүүд ер нь ханаа төслөө манай эхнэр битээр юу гэдэг вэ? Хамгийн түрүүнд бүр талах чөхөө байдаг. Талахын хүртэл зогсоодог. Өглөө ядгүй өндөг тийм ээ? Өндгийн нүг нь айлхор махта шөлтөө хоолон хүүхд учраас яг жоохон шөлтөө өгөхгүй болохгүй. Аль болох гурил удааг нь багасгах нь болсуусан нүрсийг бүрэн хорно. Тийм ээ? Хамгийн сайн чанартай 3 хүн орцтой тийм ээ? Баатар куки байлаа ч гэсэн өгөхгүй. Хатуу ориглоно. Гэтэ хатуу ориглоно гэдэг нь угаасаа хүүхдэд ярилцаад ойлгуулаад тийм ээ ингээд миний хүү ингэж зовж ийн өвдөж ийн хэдхэн хоног дисээд ингээд зүг гам барьчих юм бол тийм ээ миний хүү гоё ичвчтэй болно хүссэн юм идэж болно гадуур тоглож болно сайхан ярих хэрэгтэй шүү дээ тэрнээс загнах биш зоодох биш байхгүй юу байнгын ярилц ойлгуул энэ тийм хэцүү юм биш окей болдог байхгүй юу тэгвэл тэгээ сурахч ойлгож байна тэгээд ер нь шүү дээ эрүүл үед нь ч гэсэн нэг сайхан юм биш Монгол шиг байна шүү дээ энэ утаанда хүүхдүүд хордож хүчин шүү дээ тийм ээ ийм газар тийм ээ уушгины хавдраар хүчин хотоод гэж авах юм балах тийм ээ зүрх судсан гэдэг юусэн өглөөс ирэхгүй ингээд нойрондоо явж тийм ээ хүүхдүүд тийм ээ зүгээр уушиг нойруулах авах юм байхгүй яаж байгаа нэг талаасаа явах вэ орчны хор амар их байна нэгэнтээ орчны юм хортой байхад ядаж бид нар хэн чадж байгаа зохицуулж чадах нь бид нар хүнс байхгүй да хүнс нэмэлтүүдээ энэ аимшигтай муухай бидний буруу биш л дээ хинхийнх нь буруу биш гэхдээ ийм муухай улсад бид нар хүүхдүүдэд төрүүлж амжуулж байгаа юм бол ядаж энэ муухай үйлрэл муухай чвшилтэй өөрхий тийм ээ ийм аимшигтай өвлийн хатуу яхэр тийм ээ хүүхэндээ зүгээр л энэ бохир замаан хөдөлгөөн хийж болохгүй дөрвөн ханд хорьсон тийм ээ стресстэй сурах орчин ийм бохир замаан тийм ээ ядраасан нойр дутуу тийм ээ тэгээ бөөн чихэр шоколад хичээл сургууль ингээ гэртээ хүртэл байнгын хിവэстэй тийм ээ боовч чихэр шоколад л идэж штэ дийлийнх нь энийг л хоолж чинь тийм ээ гэр yool идэх юм уу чаваас зарим тэгэхээр штэ өвдсөн ч өвдөөгүй ч вэ өвлийн цагаар одоо ингээ юус эхэлнэ ялангуяа одооноос зүгээр чихэр шоколад нь үнэхээр багасах хамгийн хэлбэр бол 7 хоногт нэг өдөр тийм ээ эхэндээ сурахын тулд 7 хоногт нэг өдөр хүссэн чихэр шоколадаа иддэг тийм ээ боовдлах иддэг юм уу тийм ээ за яг талхмалх бол бас байж болж байгаа ядаж тийш нэмэлт сахар ороогүй тийм баг хэмжээнд ингээд зохицуулаад явах болж байгаа зарим хүнд үнэхээр боломж байхгүй шүү дээ ойлгоч тийм ээ тэгэхээр иймэрхүү одоо зөв бодоод үзье ядаж хоолнд идэхтэй хүртлээрээ ийм муу тийм ээ нөгөө нэг цуу нөгөө нэг кетчуп тийм бүр 50 60 70 80% зүгээр сахараар амталж байгаа хоол сүнсэндээ хүртэл бид нар өдөр тутам сахар хийж байгаа тийм ээ за тэр жуус чихэр ундаа дүүрч тийм тэрийг бол угаасаа хасах хэрэгтэй тэгэхээр яаж өдөр тутам зүгээр л одоо өглөө усаад яадаг хүүхдүүдтэй бид нар ингээд болохгүй Бараг 50-аас 100 грамм алкогол талхтай. Талх нь өөрөө 0 нүүрс ус шүү дээ. 60-аас 80% тэр чинь глюкоз болоод хүүхдэд асар өндөр хэмжээний нүүрс ус. Тэр жоохон биеинд тэр их нүүрс ус асар муугар нөлөөлдөг байхгүй. Гэхдээ хүүхэд харьцангуй тэрийг дэсвэрлээд хөдөлгөөн сайтай эрүүл орчинд бол гайгүй байхгүй. Монгол тийм биш. Ядаж юм лалрын тийм ээ олон төрлийн хольцтой, муу тостой, нөл сахар орсон хулх тийм ээ. Сүү биш шүү дээ нөхдөж. Зүгээр нөл сахар чихрээр ингээм амталж идчихэж байгаа шүү дээ. Одоо энэ чинь 80 90 он биш шүү дээ тийм ээ. Тэгээ өглөөний цагаар бас өөр юу өгч чинь тийм. Бэлгийн юмгээд юм нөгөө амталцсан хатуу тийм ээ өглөөний цай гээд нөгөө юм өрмөг буталцсан юм өгöd. Тэр чинь нүүл сахар баг 90% сахар. Зүгээр чихэр шоколад гэж бас ямар ч ялгаа байхгүй. Залхуурч болноо ойлгож байна. Зүгээр өндөг чанаад өгч. Хүүхэд өвдсөн байна, эрүүл байна, өглөөний цагаар, өдрийн цагаар өвдсөн үед нь ялангуяа тийм өндөг чанаад өгч хамгийн гин тийм хамгийн баталгаатай. За хүүхдээ эргэлээ гэж бодъё тийм ээ. Хүүхд чинь ингээд эмнэлэгт байна. Гэртеж очиж гам барьж иж болно. За тэдгэд хоол хүнсийг нь хялбараар яаж зохицуулах. Үнэхээр юу гэдэг байнга хараад хоол хүнсийг зохицуулаад хийгээд өгч боломжтой байхгүй гэж бодъё л доо. Дийлэх юм байхгүй шүү дээ өөрөө хэцүү тийм ээ. За тэр тохиолдолд яах вэ? За үнэхээр гэрийн хоол хийх боломжтой бол гэрийн хоолыг нь л өг. Аль болохоор нүүрс ус багтаа, гурил будааг нь багтаа айлхуур яах нь сайн шин шүлж, сайн шин махыг нь тийм ээ бэлдээдэг. Татсан мах хамгийн хялбар байдаг. Хөлдөөгөө бэлдээ тавьчих болдог тийм ээ. За эргээд гол сэдв рүү оръё. За татсан шин мах хүүхдэд. За ялангуяа ядраад, нойр нүрээд, унтаад ингээд хоол идэх дургүй заавал ингээд хоол өгөх гэж хэрэггүй.
ойр орхон хэрэггүй хог новш өгснөөс юу ч идээгүй байсан баг хүүхдийн дархлаа эрүүл мэнд хэрэгтэй байхгүй юу? Мэдээж огч мэдэхгүй ч болохгүй л да тодорхой хэмжээнд. Гэхдээ муу хог новш идснээс зүгээр сайхан унтаад ходоод нэг ажиллахгүй дархлаа нь тийм ээ нөгөө өвчин зовлонд байгаа тэмцэх дээрээ илүү төвлөрөөд явчихвал илүү үр дүнтэй. За цааш. Тэгээд биш ингэж байна. За ясны шүл айгу. Тойг усах зүгээр зэ. Яг тоогны махыг удаан за бүр болио үнэхээр болохгүй бол тийм ээ одоо битүү чанар чинь жоохон хийгээд авчих тийм ээ зөвлөлөө. Тэгээд тоогны шүл, ясны шүл тийм ээ. Тэгээд хамгийн гол нь нөгөө кали, магнезиум, натрий хлор буюу үндсэн 3 электролайтын тийм ээ одоо нөгөө электролайтуудаа хүүхд хамгийн хорсоол гэдэг нь шүү дээ. Сахар нэгтчихэд сахар биш заяа. Гол зүрх булчин дархлаа одоо энэ хүний биеийг үйл ажиллагааг явуулахад дэмждэг тийм ээ. Ялангуяа гүүлгээд шээгээд ингээд тийм ээ хоос ус их уугаад эсвэл гүүлгээд алдаад байгаа тохиолдолд хамгийн гол нь шүү дээ. Кали, магний, натрий хлорид уу давс. Энэ гурав. Энэ гурав юунд байдгийг? Далайн давс өгч болж чинь маханд байгаа тийм ээ. Ногоонд бас байгаа тийм ээ. Нүүрс ус өндөртөө муу ногоо яриаг ш. Ногоо бас байж болж янз бүрийн тийм. Гэхдээ сайн мах шүл, ясны шүл нь хангалттай бүх төрлийн минерал, их төрлийн витамин байгаа. Ойлгож байна уу? Тийм ээ. Сайн мах, сайн шүлэг. За энгийн үед хүүхдүүд энэ бас миний хэрэгжүүлдэг юм. Өвлийн цагаар яадаг вэ? Хичээл, сургууль, гэр. Ингээд 4 ханаас 4 ханы дор хүүхд амжираад байдаг. Тэгэхээр яадаг хүүхд стрессдэг, ядардаг, бие нүвчээ ороод. Яадаг вэ? Хүүхд хөдөлгөөнөө стрессээ тайлдаг. Стресс ч яваад хөдлөх ёстой. Угаасаа хөдөлгөөн хийж хүүхд эрүүл байдаг, тийм ээ. Дархлаа, бочин солилцоо сайн явагдана. Тийм ээ. Хүлэгнөө, тийм ээ. Тэгээ юу гэж хэлэх гээд миний хийдэг юм л айгүй ингээ. Зүгээр айлгоор том тоглоомын газар аваачаад 7 хоногт яж 1 удаа, болжгүй 2 удаа аваачаад маш сайн тоглолдог, тийм ээ. Яг л хүүхдүүд хөдөлгөөний дутагдал, дээрэс нь орчны хор, тийм ээ. Агаарын бохирдол ингээд муу хоол хүнс нийлээд хүүхэд маш хурдан хүндэрдэг, тийм ээ. Тэрнээс биш энэ одоо бид нар эрүүл орчин тийм ээ сайхан газар байсан бол тийм ээ яаж л дулаан оронд байсан бол яах нь тийм ээ хүүхдүүд маань баргийн тийм ээ ханаа томоо туслаа гэд ингэж хүндрэхгүй антибиотикт орохгүй энийг бол гадагшин явж хүн болгоо мэдж байгаа ханаад өвчин туслаа хэдээч баг антибиотик утга им хэрэглэхгүйгээр зүгээр идэгчдэг. Тэгэхээр хэдүүлээ ийм хүндрэх магадлал өндөртэй газар хүндрэх эрсдлийг нь бууруулах бүх юм хийх хэрэгтэй байна. Урьдчилан сэргийлэх нь байна, өвдсөн үед нь маш олон юм хасах нь байна, тийм ээ. За цааш нь үргэлжлүүлье. За нойр ярьсан. Тийм нэг юм байна. Өвдөхөөс нь өмнө юм уу эсвэл өвдөж эхлэх гээ тийм ээ шуухтнаад ингээд сонирн болоод ядраад нүднүүлээд ингээд иржвэл агаар салхин боломжтой бол. Ганц хоёр хонч. Агаар салхин гаргаад сайхан унтуулаад сайн хөдөлгөөд ав. Энэ шиг сайн эмчилгээ байхгүй. Юу антибиотик хэдэн 100 мянган мундаг юм тариа хийлгэх бол хажууд нь юу ч. Цэвэр агаар, нойр тийм ээ сайн чанартай гэрийг хоол энийг орлох юм юу ч байхгүй. Окей. Айгүй ингээ гам байхгүй дээрсэл гам. Бид эргээд энгийн юм руу орох хэрэгтэй байна. За цааш нь. За мэдээ шин жижиглийн дутагдалд орж болохгүй гэх тийм ээ. Түрүүний хэлсэн электролайтууд бас маш сайн хоолуунсаас авах хэрэгтэй. За цааш нь. Тэгээд өвлийн цагаар боломжтой хүмүүс нь хөдөө юу? Ойлгож байна уу? Энэ амралт одоо хүүхдийн амралт болно шүү дээ. Хөдөө гадаа за боли эрдэнэ тарах юу гэдэг нь те. Утаа харцангуй багтай эрүүл хүүхдгүйгээ тоглолцож болох, гадаа гарчиж болох аюулгүй орчинтой газар за боли 2-7 хоног сарч болтгоо ингээд яв. Эн чинь хүүхдийн чинь тийм ээ одоо nervous system, одоо сэтгэл зүй, биоорганизм, дархлааны системийг маш сайн reset хийгээд сэргээгээд дэмжиж өгнө. Ойлгож байна уу? Зөвхөн дан ганц имээр зодоод дийлэхгүй им эсрэгээрээ анж ядгүй бид нар хүүхдийн илэг ходоод бөөрийг гинтэд ихтүүлд ойр ойрхон яадаг антибиотик хооллуулсаар угаад ходоод авах юм байхгүй илэг бөөрийн гинтэлтэй дотрын асуудалтай ядар сулцсан одоо тийм эрүүл бос хүүхд бид нар бий болгоод байна шүү дээ тийм ээ бид нар ч явахтай ингээд Монгол бий болгох чинь шүү дээ. За дахиад хэлчихье хоолн дээр тийм ээ боловсруулсан нүүрс хэд боловсруулсан хүнс дэлгүүрийн чихэр шоколад нэмэлттэй хараа гэрийн бус орцоор хийсэн нэмэлт орцтой сахартай гурил будаа гочлон орсон нэмэлт тийм ээ хадгалагчтай нөөшлөгчтэй сахар олон төрлийн сахарын нэмэлт амтлагчтай ийм амттан юм зэ амттан юмнаас зөвхөн хүүхдийг хол байлгачих өвлийн цагаар аль болохоор тийм ээ за тэр гурил будаанд үүрчээ тий одоо хамгийн энгийн арга тий эмнэлэгт хүүхдийг иргэж байна. Хоолунд бэлдэж амжихгүй бол яах вэ? Бүр аргаа орж ивэл гадуур хоол авах гэж байгаа л шүү дээ.
муу тосоор шаарч хуурсан юм уу? Тийм ээ? Нэмэлт сахарын амтлагчтай хэрэглэхгүй, авахгүй. Тэгэхээр хамгийн хэлбэр арга нь юу байх нь вэ? Банш бууз одоо юу гэдэг юм бэ? Зүгээр уураар болгосон хүнс. Чансан мах, чансан хоол болгож байна. Шүлтэй хоол сайндаа биш. Зүгээр харьцангуй шарж хуурдаггүй, маш муу тос хэрэглэдэггүй, хурьсан тос хэрэглэдэггүй, тийм ээ? Харьцангуй амтлагч багтаа байх магадaltaй учраас цэвэр шүл, хар шүл, тийм ээ? Мах өхийн тулд шүл зүгээр байгаа гадуур ялангуяа олдчихвол, тийм ээ? Гэдэг хүүхд ялангуяа, тийм ээ? Бүхэл мах идээд ихэнх хүүхд бүхэл мах насаа идээд чаддгүй ч зүйлээ хүүхд. За цааш нь явъя. За ойлгомжтой. Тэгээд чихэр, сахар, бэлэн хүнс, тийм ээ? За тэгээд бүр яг өвдсөн үед нь бол тийм ээ энэ цагаан далах, цагаан гурил будаагц айл болохоор багасгаад өгөөрэй, тийм ээ? Хэдхэн оног штэ гүрийчих заяа. Окей? Ялангуяа хүүхд чинь л гүрий штэ, тийм ээ? Та нар сэтгэлийн бэлтгэлтэй сайхан ярилцаад өгөх хэрэгтэй. За ойлголоо. Тийм ба. Түрүүс цөөхөн чанартай хоол бол тийм ээ? Ганц нэг өдөр огт хоол идэхгүй л хүүхд чинь өгчихгүй. Харин ч яах нь сайн унтчил байвал хоол идэхгүй ч байсан гэсэн, тийм ээ? Ялангуяа нөгөө чанартай хоол хүнснээ хидээд идэггүй, бэлэн, хурдан хүнс, тийм ээ? Фаст фуд идэх дуртай, чихэр бичээ идээ сурцсан хүмүүс яадаг вэ? Ингээд махтаа шүлтэй хоол идэхгүй гэдэг. Тийм ээ? Өөх тос идэхгүй гэдэг. Тэр тохиолдолд яах нь оронд нь тэр хог новш өгж явахаар биеийн тэнхэртэл баг хоол хүнснийг өгөөд хэрэггүй. Өсөж байгаа үед нь л өг. Энийг аюул эн чинь фаст байхгүй, том хүүхд ялгаа байхгүй. Хүний ходоод ажиллаа дотор идэрэхдээ ингээ байнгын үйл ажиллагаатай хог новш боловсруулаад зовоо тэмцээд байх юм бол нөгөө өвчнөд орлонтойгоо тэмцэх, нөгөө антиген буюу тийм эсрэг биетүүд үйлдвэрлэх, нөгөө дархлаач нь өвчнөдөө тэмцэх энэ процесс учраас удаашрнаа, цаа явж чадахгүй. Ингээд өвчин зовлон ч удаашрн зарим тохиолдолд огт идэхгүй хүндрэн том хүүхд ялгаа байхгүй ойлгож байна. Тэгэл юу гэдэг нь хүүхд өвдлөө том хүүхд ингээл идэж уугаад байнгын хэвээд идэг. Энэ сайн юм юусоо биш заяа. Чанартай денс буюу калори денс буюу тийм шин хичээл өндөртэй чанартай хоолыг цөөхөн тоогоор өгөх хэрэгтэй гэсэн. Тэгээд нойронд нь харах нэ. За цааш нь явъя. За дахиад нэг сануулчаа дахлааг хамгийн их мутгахлын системийг тийм ээ бидний биеийн бодис солилцоог хамгийн их удаашруулдаг дахлааг мутгах юм юу вэ тийм ээ? Орой бэлэн чихэр сахар одоо ундаа юу гэдэг юм бэ? Бэлэн хүнс тэр ер нь бол жоохон бэлэн хоол, бэлэн хүнс хүүхдэд оройн цагаар өгөхөөр зүгээр хүүхдэд хорлож байгаа ойлгож байна. Одоо мэдээж хүүхд ингээд гэх тийм ээ эсвэл ханиагаад ингээд шүн унтдаг. Ханиад хүрсэн байсан ч хүндэрчдэг. Яаж байгаа юм бэ чи? Ходоодонд нь биеинд нь тийм ээ шингэхгүй яг унтахын өмнө өгсөн тэр муу өсвөл сахар ихтэй тийм ээ глюкоз ихтэй тэр хүнснүүд чинь хоолоор нь орж ирээд түлээд идэг хүүхдийн. Хүүхдийн одоо ч бас тийм их мундаг хүүхд чинь сайн биш шүү дээ. Дөнгөж хөгжөөд ингээд явж байгаа тийм ээ. Тэгэхээр сайн хоол айлгахыг итгүү хөстэй болохоос биш хог новш орой тийм ээ чихэр шоколад ингээд өгөөдөх юм бол шүн нойр нэгдүгээр нойрны чанар маш мууднаа. Шүн сайн унтахгүй ходоод ажиллаад байна. Ходоодоо түлээд байна. Тэрнээс болж ханиана бүх шүүнөө. Тэрнээсээ болоод яах вэ сэрээд байна ингээд. Энийг би өөрийн хүүхдүүдээр болон шамныхаа хүүхдээр өдөр бүр харж ирсэн юм аа. Бод тэмдэглэл үнэхээр тийм байдаг юм аа. За цааш нь явъя. За ойлгомжтой. Тэгээ оройн цагаар өвчтөө хүүхдийг эсвэл ийм амар муухай хүүтэн дээр нэмээд ийм орчны бохирдолтой тийм ээ утаатай үнээр танарт ийм үед орой битээ тэнээд байгаа чи. Хүүхдээ оройн цагаар битээ гадуур авч яваад байгаа чи. Ойлгож байна уу? Тийм ээ айлхор дулаахан эртхэн унтуулаад өгөөч. Юус хийхэд орондоо орцоогоод өгөөч тийм ээ. Бидний зүгээр мэдээж бид нар орчноо одоо яагаад өөрчилж чадахгүй бидний зүгээр хийж чадах юмнууд маань иймэрхүү юмнууд л байгаа байхгүй. Гэхдээ нэмэр болноо. Цогцоор нь хийгээд гам барьчих юм нэмэр болноо. Тийм ээ. За тэгээд түрүүс амттай гэж хэлдэг чихэртэй, сахартай, шоколаднууд игийн нэмэлтүүтэй, элдв синтетик хортой, нөөцлөгчтэй баг хэрэглээ. D3, K2, ланолин буюу амьтны гаралтай сайн витаминууд тийм ээ. Цэвэр органик зинк, магний, витамин С зэргийг хүүхдэд кофактор хослуулад тостой гэхүү, махтай гэхүү тийм ээ. Сайн мах шүл ингээд хамт нөгөө сайн хоол өгөө, шарсан хуурсан биш, гадуур бэлэн биш тийм ээ. Хоол хүнс ерөөсөө өгч болохгүй. Хүүхэд эргэж байгаа бол тийм эмнэлэгт байгаа хүүхэд эргэж байгаа бол тийм ээ бэлэн хүнс чихэр шоколад юу ч тий өгөө. Оронд нь мөнгөний өгч эсвэл зүгээр ядаж тийм ээ шарж хуураагүй гэрийн хоол аваад ирээ тийм ээ. Шин шүл өгөө, шин мах өгөө хамгийн энгийн арга бол.
За тэгээд энэ яг уу жоохон хэцүү. Гэхдээ үнэхээр байнга ханаагаад ядраа тийм ээ бүр имлэг төвчөөгөөс ядраад ялангуяа имлэгч ажиллаханд унтаж чадахгүй хүмүүс шүү дээ. Энэ тохиолдолд яах вэ? Жоох муу арга зааж өгөө заяа. Ашваганда мелатонин 2. Ашваганда бол манай эхнэрч уудаг бас хаяа маш багаар уух тохиолдол байгаа. Яг үгээр ашваганда бол мелатониныг бодвол тойруу замаар дааварт нөлөөлдөг. Мелатонин өсөгдөг тийм ээ. Одоо нойр хүрэх тийм ээ. Одоо биеийг одоо нойрны голомд оруулдаг нэг төрлийн бас ургамлын гаралтай идэх юм боцсохгүй. Ашваганда гайгүй цэвэр сайныг нь олоод нэг том хүний хагас дооцоор тийм ээ өгч болно. Богино хугацаанд өгж байгаа үуч штэ. Тиймээс бага насны хүүхдүүд бол ингээ ашваганда мелатонин нэмэлтүүдийг ингээ тийм ээ хамаа замбрааг өгөх үнэхээр дургу хэрэггүй. Үнэхээр аргаа барсан үедээ өгцөө. За ашваганда үрдэн өгөхгүй бол мелатонин бас яг хагас дооцоор өгөө тий 5-аар юм 10-ын хагасаар тийм ээ. За энэ яг нь 2-3 хоног хүүхэд тийм ээ яг үнэхээр чанартай нойрч бичсэн хангалттай бутан нойроо авах тийм ээ 9-12 цаг унтаг тийм ээ унтахгүй байх шүү дээ унтахгүй ханаагаад ядраад халуураад байвал тийм ээ. За тэгээд хэлж байгаа манай хүүхдийн жишээлбэл багасаа угаасаа хит халуурахаараа нөгөө татаад байдаг тийм ээ тархин гэмтэх аюултай. Тийм учраас ингээд халууны хүчээр заримдаа буулгадаг хит өндөр ялангуяа 39-с дээш гараад 40-оор бол аюултай болдог учраас тийм ээ ихэнх хүүхд адилхан. Тэгэхээр яг дөнгөж 38, 39 төгсөж байгаа үед нь халууны хүчээр болох ямар шаардлага байхгүй. Тэр чинь хүний дахлаа бие организм чинь ботин солилцоо цаанаасаа температураа 1-2 градусаар өсгөөд тийм ээ бактери вирус амьдрах боломжгүй тийм орчин бий болох гэж үзээд тийм ээ тэмцээд байгаамаа ойлгож байна уу тийм ээ энэ процессыг бид нар сайн дэмжээ сайн унтуулаад сайн хоол хүнсийг нөгөөд сайн гам барих юм бол зүгээр л өөрөө халуураад өөрөө дархлаасаа ажиллаад ихэнх хүүхдүүд тэгээ мэдээж нэмэлтээр вакцинаас хийлгэсэн байгаа бол нэмэртэй хамаагүй нэмэртэй ингээд харцангуй хурдан хүндрэхгүйгээр идэх боломж бий болох юм аа. Тэгэхээр дахиад хэлье. Хүүхэд ханиалаа томоо туссан байж магадгүй хардлаа ямар нэг юм боллоо тийм ээ. Нэг номерт биш үү. Үнэхээр эргэлт асуудалтай гэж харж ивэл эмчид үзүүл, сайнчид үзүүл тийм ээ онцлуул. Манайд яж хат үнэхээр эмчид нар гэхээс илүү эмнэлгийн салбар үнэхээр болдоггүй тийм. Оншилж өгдөггүй. Наацхан бактери вирусийн шинжилгээ авдаггүй. Одоо Вьетнам, Таиланд явлаа. Хүүхэд өвдлөө яадаг. Хамгийн түрүүнд цусаар шинжилгээ авлаа. Энэ вирус энэ биш байна. Рото биш байна. Гэлцдэг байхгүй юу. Тэгэл наа чин гайгүй энэ зөв үлрэлийн ханиад байна. Тийм ээ. Эсвэл бактери байна. Тэгэл зүгээр нэг юм жоохон халан буулгад жоохон нэмждэг ч юм уу те. Эсвэл нэг юм ханиалганы эсрэг юм үрэл ч юм уу л явах. Тэгэл итгэж. Монголд хийх бас хэцүүлтэй. Тийм ээ. Хэлэх гээд байгаа санаа нь юу гэхээр юуны тухайн төрөлгүй вирусын эсрэг ялангуяа. Бактери бол заа яг тодорхой хэмжээнд юм үнэхээр өндөр болж байна. Вирусын эсрэг антибиотик ямар ч нэмэргүй. Зүгээр л хүүхдийнхээ ходоод илэг цөс тийм ээ дотор идэвхтнүүдийг алаад байгаа юм. Ашигтай бактериудыг алаад байгаа юм. Ойлгож байна уу? Тэгэхээр нэн төрөнд эмийн санал гүйхгүй нөхдөө ойлгож байна уу? Тэгээд эмнэлэг төвчдэрээ тулвал хүндрэлтээр тулвал биш үү те. Ханч муу антибиотик, буруу антибиотик тийм ээ төсвөртэй антибиотик хэрэглэх чинь бүр сөрөг нөлөөтэй. Бүр гүйлгэн ходоод нь хоол шингэхгүй, ядарн туйлтан дотор идэвхтэн хэмтэх аюултай. Тэгэхээр эмийн энэ замбраагүй хэрэглээгээ хэдүүлээ одоо жоохон болгоомжтой баймаар байна. Антибиотик аргагүй үед бол хэрэглэнэ. Тэр нь яг эмнэлэг твцсэн, үнэхээр хүндэрсэн тийм ээ эмчийн зөвлөгөөр хэрэглэх ёстой ойлгож байна. Найз нөхөд эмээ өвөө тийм ээ ингээд нэг юм орчны нөлөөгөөр юм нэг амх цэцлийн эцлийн ингээд нэг юм мухрын нэг юм ерөнхий антибиотик ингээд хүүхд болгоно нөгөөд ингээд багаас нь дахлаа муутай, бие суул, ходоодны бактери гэж авах юм байхгүй ядруу сүлдаа тийм ээ дахлаа муутай хүүхэд бий болгож штэ гэдэг. Бид нар өөрсдөө буруутай байхгүй нэг талаас. Тийм ээ бид нар мэдлэг мэдээлэл муутай байна л да үнэн. Тэгэхээр хэлэх гээд байгаа санаа нь юу гэхээр заах эмчид үзүүлэх зөвөө хүндрэх гэдэг үл тийм ээ. Тэгэхээр яг урьдчилан сэргийлэх, сайн гам барих, нойр, хоол тийм ээ хамгийн гол нь хог новш хорнуудыг нь муу нүүрс усыг нь нэмэлтүүд, муу нэмэлтүүд, чихэр, сахар, шоколад, дэлгүүрийн муухай хогнуудыг хасаад өгчих юм бол хүүхдийн чинь идэх хугацаа 2, 3, 4 дахин хурдан байх болно. Хүүхд чинь нойроо сайн амнаа. Тийм ээ. Бүр болохгүй хэлээ шүү дээ. Ашваганда байна, мелатонин байна. Ялангуяа ходоодыг нэмжээд зинк, магнезиум, витамин С нэмээд энэ сайн минералууд хоол хүнсээс ав. D3K2 өндөр дозоор өг хөхтөө айлхаар тосон суурьтай, үрлэн байна уу, цэвэр тосон байна уу, тийм ээ. Лануулын буюу амьтны гаралтай хоньны арьсаас гаргадаг, хүрээ арьсаас бас гаргаж болдог юм л та тийм ээ. Лануулын холикальцерол төрлийн
D3, K2 тосон зуртай витаминуудыг өөх тостой айлуулах боломж нь өөх тостой эсвэл зүгээр өөхтэй тийм ээ айгу алгасан мах эсвэл зүгээр яаж махтай тийм ээ эсвэл нэг халбаг тостой нөгөө юу ээж болдог штэ одоо Арктикийн эсвэл нөгөө Скандинавын орнууд ихч байж болно тийм зүгээр ингэ цэвэр тосон дагсны тос өгч болно нөгөө цэвэрлсэн амтгүй тоснууд байдаг штэ эсвэл MCT тос за болж ивэл шар тос цөцгийн тос амтны гаралт ямар тос болно ихэнх сайн олив яах вэ бага хэмжээнд гэхдээ сайн олив олдохгүй хэцүү. За энэ бол гол санаудаа хэлчихлээ. Тэгэхээр эцэг эхчүүдээ одоо хэдүүлээ ингээл амь утгаас арга байхгүй. За тэгээ дахиад хэлье. Хүүхдийн дархлааг дэмжээ. Хорнуудын ямар ялангуяа нэмэлтүүд тийм ээ нэмэлт авж байгаа хүнснийхээ тийм ээ хорнуудыг ялгаж сурмаар нөхдөө тийм ээ өглөө болгон иймэрхүү хороор хүүхдэд амтлах тийм ээ эсвэл хороор хижээгээд байвал угаасаа хүүхд ч өвчлөнө. Тийм Монгол шиг муухай оронд бол угаасаа л өвднө ойлгомжтой. Тэгэхээр хэдүүлээ баг багаар ингээд хоруудыг хасах хэрэгтэй байна. За тэгээд үнэхээр хүүхдүүдээ өөртөө тийм ялангуяа энэ одоо энэ өвлийн цагаар тийм ээ нэмэлт ингээд онлын үед практикийн үед тийм ээ дахлаагаа яаж дэмжих вэ? Яаж ирүүл байх вэ? За энэ томчууд яаж жингээ ирүүлэр хасах вэ тийм ээ хүүхдүүдийн дархлааг хүүхдүүдийн эрүүл хоол хүнсийг шимж хичээлийг яаж бэлдэж яаж өгөх вэ гэдэг дээр багш нь одоо онлайн сургалт 12 сарын 1-нд эхлүүлж байгаа. Тэрэнд орж болно. Комент 1 гэж чи мэдээлэл аваарай. Чатаар мэдээлэл очно. Бас нэг юм хэлчихээ түрүү хэлжсэн шүү дээ. Болжгүй л өвөл боломж ивэл тийм ээ хөдөө вэ нүг хамаагүй тийм зүгээр утаа ихтэй газраас ийм бохирдолтой тийм ээ шигүүхэн шигүү суурсан бохирдолтой замаа тийм ээ олон үгний газар суудаг хөдөлгөөн байхгүй ийм балиар газар холдуулаад хөдөө вэ нүг гадаад вэ нүг тийм ээ нэг сар вэ нүг сар ахс вэ нүг хүүхдийн амралтаар яваадаг уу зүгээр л нар ялангуяа гадаад бол боломжтой явахыг би зөвлөж яа тэр шүү дээ хүүхэд өштэй нартай орчинд устай орчинд хөдлөөд байглаасаа заяа нарнаас D3 аваад эрүүл хүнсийдээ ингээд сар за боли 2-7 хоног байхад 2 сарын тийм ээ ингээд орчны хорыг дэвшүүлэх дархлага хангалттай аваад ирнэ. Тийм учраас багш нь яг зөндөө өөр хөтөлбөрүүд байгаа. Тэр өөр газар явж таад өөртөө явсан ч бол хаашаа явах нь хамаагүй. Багшийнх нь одоо юу гэж яхаар гэр бүлээр нь тийм зүгээр ингээд хамгийн энгийн шоу юу гэдэг зүгээр ээж аав хоёр тийм ээ хоёр хүүхэдтэй бүр дөрвөлээ явахад байна шүү дээ тийм. Одоо явж байгаа 23-аас 29 градусын нартай, далайн эрэгтэй, хоттойгоо Хошимын хоттой ойр тийм ээ Вьетнамын далайн эрэг дээр багшийн 5 гэр бүлийг авч явж байгаа. Одоо 2 гэр бүл бүртгэх дутуу байгаа. Тэгээ виллада хамт байрлал нь бүтэн 14 хоногийн хамгийн бага 14 хоногийн хаалттай тийм ээ одоо гоё сургалт хийн. Энэ сургалт маань өөрөө практик хоол хүнс эрүүл мэнд онл практик бүх юм орж байгаа. Энэ сургалтанд хамрагдж болно. Энэ сургалт маань нэг давуу тал нь юу гэхээр гэр бүлээр явхад яг үүндээ аялын компаниар явсаар хамаагүй хямдхан тусаж байгаа. Зориуд би хямдхан зохион баг. Юу гэхээр хоёр бүхэл одоо хоёр багш заа йогийн багш, бэлтгэлийн багш, ингээ эрүүл амьдралын багш тийм ээ бол багшийн үед энэ хоёр багш маань ороод байшин бүхэл вилла маань ороод бүтэн доорож 2-7 хоногийн вакуумжуулсан сургалтанд ороод аялал зугаалгын заах аялал зугаалгын зардал тусдаа. Гэтэ ингээ нийт одоо суур зардал нь ороод ердөө $2400. Тийм ээ дунджаар дөрвөл явах ч гэдэг. Хүүхдүүд сургалт өнгөө ээж аваа хоёр явлаа гэхэд сургалтаа аваад дээрээснийх нь аялал зугаалаад амраад эрүүлчээд тийм ээ эрүүл хөвшлээс сураад ингээд 2-7 хоногоос дээдлэн 6-7 хоногийн хугацаанд явнаа. Эний дундад зардал нь $2400 болж байгаа. Энэ талаар мэдээлэл авъя гэвэл комент 3 гэж хичээрэй заа.